дэвшлэлээр үйл ажиллагаа явуулдаг 3 томоохон үйлдвэр бий. Тэгвэл Монгол ноолуурын брендийг дэлхийд сурталчлах 4 дахь томоохон үйлдвэр Эрдэнэ татнаа нэгдлээ. За энэ үйлдвэр нь жилдээ 180-190 тонн түүхийн ноолуур боловсруулж 75 тонн ноолуурын ээрмэл үйлдвэрлэх хүчин чадалтай юм байна. За эхний бүтээгдэхүүнээ Польш улс руу гаргах юм байна. За Монголын ноолуурын бүтээгдэхүүн өнөөдөр чанараараа дэлхийн зах зээл дээр хоёрч жагсдаг. За манай улс ноолуурын бүтээгдэхүүнээс хамансан самнаагүй бохор гэсэн 3 төрлөөр экспорт хийдэг. Монголчууд бид түүхийн эд бэлтгэн өгч харин гадныхан эцсийн бүтээгдэхүүн болгон өндөр үнээр дэлхийн зах зээл дээр худалдаж ашгаа хэд дахин нэмэгдүүлдэг байдал хэдийнэ тогтчихсон. За манай улсад ноолуурын эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниуд цөөнгүй байгаач хүчин чадлын хувьд томоохонд тооцогдох 3 үйлдвэр ажилладаг. За энэ тоог нэгээр нэмж Эрдэнэт Кашмир үйлдвэр нэгдлээ. Энэ үйлдвэр нь одоогийн байдлаар нэхэмлийн үйлдвэр, эерх үйлдвэр, оёдлын цех, сүлжмөлийн үйлдвэр гэсэн 4 үндсэн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. 2008 оноос эхлэн анх суурай тавьж үйлдвэр байгуулах бэлтгэл ажлаа эхэлсэн шинэ үйлдвэрийг нээж үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Баттулга үйлдвэрийн асаах тавчийг зарсан юм а. Энэ үйлдвэржилтийн иргэн үеийг одоо эхлүүлье. Тодорхой бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж дотоодоо хэрэгцээг хангая. Мөн экспортын чиглэсэн үйлдвэрлэлүүдэд дэмжих гэсэн бодлого явуулж байгаа. Одоо өнөөдөр чинь бид нар яаж яана гэхээр ерөнхийдөө уул уурхай гээд эдгээр уул уурхай руугаа хандсан одоо мөрөөдөлтөй болцсон. Тэгээд тэр нь ганц бүтээгдэхүүн. Нэг худалдан авч байгаа тал нь ганц улс одоо урд өрштэй нүүрс гэдэг юм зараад тэрийг эдийн засгийн өсөлт гэж одоо худлаа зарлаад байгаа юм л да. Энэ өөрөө ихэнх хинээгээ хуураад яваад байдаг. Өнөөдөр бид нар олон одоо тулгуурт эдийн засагтай гэх юм одоо юу гэж хэлэх гээд байна гэхээр тэр солонгосын эдийн засаг гэж ярьдаг шиг одоо олон бүтээгдэхүүнээр эдийн засгаа өргөжүүлэх ёстой. Тэрний нэг нь малын гаралтай түүхий юм аа. За энэ үйлдвэр дотоодын 3 жижиг үйлдвэрүүдтэй ноолуур ээрмэл нийлүүлэх гэрээ байгуулжээ. Польш улсаас гадна Япон, Солонгос улстай хамтран ажиллах гэрээ байгуулахар болсон байна. За манай хувийн хвшлийнхэнд дутагдаад байгаа гол зүйл бол сүүлийн үеийн дэвшилтэд тоног төхөөрөмж гэдгийг салбарын хэлгээ. За манай үйлдвэрүүд хэтэрхий хоцрогдсон технологитой учраас Монгол бүтээгдэхүүн дэлхийн зах зээл дээр төдийлөн амжилт олдоггүй гэж яригддаг. За энэ шинэ үйлдвэрийн хувьд Итали, Япон, Герман бүгд найрамдах хятад ард улсад үйлдвэрлэгдсэн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд тоног төхөөрөмж ашиглаж байгаа юм а. Азийн орнууд аюул их тийм натурал 100% гэдгийг бол их сонирхож байгаа. Тэр утгаараа Солонгос, Японд бол манайх гэрээ бэлэн болсон. Тоног төхөөрөмж зөвлөгдөд одоо бүх тусал тохируулгын ажил дуусаад одоо яг үйлдвэрлэлд орсон юм. Ноолуурыг 14-24 ноембрын тийм ээрмэлэн ус цөмөл гаргах тийм хүчин чадалтай самнах машин байна. Ихэнх юм нөгөө нэг одоо ачаасаа гэтэл автомат өдөрт бол энэ 100-аас 150 хил цөмөлийг балан авалтаар ээлхийг үл хавуудад цэмэглэх тийм хүчин чадлын юутай. Одоо энэ надад шийдэд ямар төхөөрөмж вэ те? Яах одоо зориулахаар зэрэг орох машинаас ирсэн даан усыг давхарлаа орох машин байна. Энэ бэлэн болоход бол хамгийн сүүлийнхаагаа. Минутанд 400. Энэ чинь батлаад нэг одоо эргэс ирсэн тохирол залгаа хийсэн залгааг цэвэрлээд энэ дээр чиглүүлээд яг залгаагүй цэвэр бүтээгдэхүүн гардаг байхгүй юу? Цагт 400 кг ноос угаах чадвартай энэ үйлдвэр Германы Dornier брендийн тоног төхөөрөмжийг голчлон ашиглаж байна. Ноос угаах 2-3 дамжлагаар ихэвчлэн үйлдвэрүүд ажилладаг бол сүүлийн үеийн технологийн тусламжтайгаар олон үйлдэлийг нэг дор нэг үйлдэлээр хийж байна.